улс төрийг бий ойлгодоггүй, улс төрийг юу гэж үзэх вэ? Энэ дээр би ч гэсэн энэ улс төрийн амьдралд 27-26 жил явж байна. Одоо бол нэг 60-70% л гадарладаг болж байна. Улс төрийг тийм хурдан ойлгоно гэж бол би бол байхгүй байхаа л гэж бодож байгаа. Тэгэхээр энэ бол хэцүү ажил. Ер нь бол нэг тийм дуртай бүхэн сонгоод байх ийм одоо шаардлагатай зүйл биш ээ л гэж ингэж бодож байгаа. Тийм учраас улс төр рүү орж байгаа болвол их сайн одоо бодож орох хэрэгтэй. Тэгээ хамгийн гол миний нэг хэлэх гэсэн юм бол хүндээ тулгуурлаж, өөртөө тулгуурлаж улс төр хийдэг байя. Манай энэ улс төрчдийн улс төрд орсон байгаа. Ялангуяа одоо энэ нийгмийн идэвхтэй залуучууд гэдээ бас тодорхой хүмүүс байна. Энэ хүмүүсийн нэг хандлага бол асуудал тулгуурлаж улс төр хийх гээд байгаа юм. Нэг л шуугуулсан л асуудал байвал тэрийг нэг л бариадгүй гэдэг. Хүндээ тулгуурлаж улс төр хий гэдэг бол өөрийнхөө итгэл үнэмшил тулгуурлаж улс төр хий. Өөрийнхөө үдсэн харсан тулгуурлаж улс төр хий. Боловсралд тулгуурлаж улс төр хий. Хамгийн гол нь хүмүүжилтэд тулгуурлаж улс төр хий. Энэ малчин хүний хүүхэд малчин удамтай байна, Монгол удамтай байна гэдэг чинь бол зөндөөн олон юмыг тэртээ тэргүй чиний ген нь чингээгээд өгцсөн байгаа. Түүнээс биш чи асуудалд, шуугаанд, сенсацад, популизмд тулгуурлаж улс төр хийх юм бол улс орноо алаад байна. Яг үнэндээ бол. Чи зүгээр л өөрийнхөө итгэл үнэмшилд өөртөө тулгуурлаж улс төрөө хийлд. Тэгэх юм бол чи хөгжих юм бол улс төр чинь хөгжинэ. Түүнээс биш нэг асуудал шийдэгдлээ, нэг ийм ярилцлага болоо, маргааш нь одоо юугаар улс төр хийх вэ гэсэн ёстой нэг загас хайгаад явж байгаа хүн шиг загасчин шиг явах юм бол тэрнийг ямар улс төрч гэдэг юм бэ? Өөрөө тэгж явж байгаа нэг өдөр айгүй л нэг загас шиг одоо тэгээ баригдана.